Нинжа 3. Ноён талхаа баяртай. Маргааш уулзъя. Ноён талх энэ байх нь. Бидний нэг насны дайсан. Заавал хариугаа авч байж сална да. Хөөцөөсөн мөнгө. Энэ юу мөнгө? Хэн самбар дээр сум зоочхвоо. 500. Талхаа. Чипс. Өнөөдөр бас яаж гай тарих гэж ирэв. Чи надад гай болдог үстэй. Миний үсчний газарт ялаа үрдүүлсэн хүн чи үстэй. Юу хачи юм яриад байгаа. Манай үсчний газарт хүн оруулахгүйгээд ялаа үрдүүлсэн бидтэй. Юу вэ? Юу болоод байгаа юм бэ? Аминд минь хүрхгүй юу? Оо манай үүдэнд яагаад занг байдаг вэ? Би уунах шахалаа. Чамайг уучлахгүй дээ. Хурдан намайг гарга. Үгүй би уучлаа. Хурдан гаргаад өгөхгүй ч байна. Өглөө нэмэнд. Ноён талхаа. Би танд жимстэй цай бэлтчихсэн шүү. Юу болов вэ? Сүү миний цайнд хор хийж гисэн юм уу? Яалаа гэжтэй би хийгээгүй. Тэгээд хэн хор хийж гисэн бэ? Бодоод байсан чи. Хэн нэг нь намайг хөнөөх гээд байна уу? За юу гэж дээ ирэх бэ? Энэ шиг энгийн нэг талхыг хөнөөх ямар хэрэгтэй юм бэ? Тагнуултай кино хэтэрхийх үзчихсэн юм биш үү? Тийм дээ. Эн чинь юу ч юм бэ? Аре. Цогтараа. Юу болгоно энэ вэ? Манай үсчний газар дэлбэрчихлээ. Ноён талхыг хийсэн үнэн байж. Тэсрэх бөмбөг суурлуулна гэдэг хэн ингэсэн бэ? Би баяр юм хөнөөлж чадах байсан юм. Бидний бүх дайралтаас мултарчлаа. Үнэхээр энгийн талах биш байна. Та нар хэн бэ? Би бол Буданы боовны газрын шилдэг элч. Элчний хаан цагаан Буданы боов. Би бол түүхийг өвлөгч нүцгэн ударгын хаан Урт Буданы боов. Би бол цавуудаг Буданы гэр бүлийн урсад хорт сумны хаан цавуудаг Буданы боов. Та нар ундаг юм аа. Гоё юм аа. Магтаад байх та яадаг юм. За тэр яхав. Яагаад над руу тайраад байгаа юм бэ? Чамайг там руу явахтал тэрийг хэлнэ. Талхаа чи дууссан. Чи илдээ суугалж байгаа болохоор би ч гэсэн хаачаа барихаас биш яхав. Чам хилдний хаан гэдэг нэрийг зүгээр ч нэг өгөөгүй бололтой. Хөөе. Чи надтай үзэлц. Сул дорой эмэгтэй хүнийг зодох миний үзэл санаанд таар. Олон юм яриад байлгүй над руу дайр үлдэндэс минь. Юу? Үлэн гэдсэ? Зүгээр ойлгохгүй дээ. Эмэгтэй гэхэд овоо юм аа? Чи ч үлэн гэдс гэхэд овоо юм бэ? Би ч гэсэн ноён талхыг шууд баяр туслах хэрэгтэй байдаг. Ой суугаа. Надтай тоглол ямар вэ? Тэгээд юугаар тоглох юм бэ? Тоглоомоор уу? Танад хамгаалагчаар уу? Үгүй ээ. Хорт зүгээр. Авраарай! Юу ч яагаад намайг ингэж байгаа юм бэ? Тайвшир. Зовлон удахгүй. Ичи юу? Хаяч тавчуулагдаад хөдлөж чадахгүй. Ийм байх гэж би ялагдлаа гэж. Хайч элднээс хүчтэй байдаг юм. Охид руу арай хүчтэй дайрчих уу? Юу? Охин гинэ? Чи муу бол зүгээр л нэг муу мишок.
Шалахгүй юм байж. Шоко чи зүгээр үү? Тийм ээ. Харин та Би яах вэ зүгээр. Ингээд сүү хаана байна? Нана зог. Үгүй би айгаад байна. Нэг муу сууж. Би унгаач хуудаа. Би ялчихлаа. Ноён талгаа би ялчихлаа штэ. Оо за. Өнөөдөр заавал хариугаа авна гэж бодсон юмсан. Та гурвыг хэн явуулсан бэ? Тэр чипс үү? Багет үү? Хинч явуулаагүй. Бид л чамайг зайлуулах гэж өөрсдөө ирсэн. Намайг үү? Яагаад? Үнэхээр мэдэхгүй болоод асууж байна уу? Чамаас болоод будааны боовны газар дампуурч байна. Будааны боовны газар уу? Будааны боо бол эрт цагаас хүмүүсийн дуртай байсан амттан. Тийм дээч будааны боовны газрууд хүн ихтэй байсан. Гэвч замын эсрэг талд нарийн боовны газар нээгдэж хүмүүс тийшээ шуурах болсон юм. Тэр үеэс эхлээд будааны боовны газарт хүн орхоо байсан. Тэгээд манай будааны боовнууд бүгд зовлон шанал дунд өдөр хоногийг өнгөрөөж байна. Нарийн боовны газарт яагаад хүмүүс дуртай болсон бэ гэдгийг судалтал талах. Чийл боовнуудыг гойж чимэглснээс болсон байна лээ. Би ч сайхан гойж өгдөг л дөө. Ноён талга үнэхээр мундаг. Чамайг устгаж будааны боовны газараа аврыг гэж бодтол бүтлгүүд ч гэсэн болохоор уур хүсч байна. Бид ингээд дуслаа. Цаашдаа яаж амьдрах вэ? Юу молгоо юм яриад байна. Та нар ч гэсэн хичээх юм бол хүний анхаарлыг татаж хангалттай чадна. Юу? Яаж тэр вэ? Талах боовнууд ч гэсэн анхандаа та нар шиг энгийн байсан ч хэдэн мянган жилийн турш өчнөн олон зүйлсийг туулсаар олон төрөлтэй болсон юм. Та нарыг ч гэсэн өөрчлөвл амттай болж болно. Тийм боломж байгаа гэж. Манай будааны боонуудыг яаж талах боов шиг чимэглэх юм бэ? Би та нарт боломжийг харуулад өгнө. Будааны цагаан боо. Сүүтэй чигэрмэг, шоколадтай чигэрмэг аваад ир. Мэдлээ. Аваад ирлээ ноён талга. Шоколадтай чигэрмгийг хувааж толгой дээр нь тавиад. Дараа нь хоёр хуваасан сүүтэй чигэрмэгт шоколадны чармал хантал түрхэхэд дээр нь хадгачихвал хааны малгай ингээд бэлэн боллоо. Ийм юм байх гэж. Дээр нь хааны луут өмсгөл өмсүүлчихвэл Нааша хүрээдэр. Хөөх, хаан шиг болчихлоо штэ. урт нарийн будааны боо. Аха. Яаж байгаа нь вэ? Шоколадаар малгай хийснийхээ дараа хоёр талд нь презел зоож өгөөд нүд ам хамар зураад өгчгөл солонгосын бэлэгдэл модон хүн. Хөөх, үнэхээр гоё болж. Эцэст нь цавуулаг будааны боовны ээлж. Толгой дээр нь шоколад, сүн крем тавиад шүдний чиглэлээр нэр суулдан цангис зоож толгоон гоёл бэлдээд дараа нь бөөрөнхий шоколад нэмээд өгчихвэл ямар вэ? Хардаа. Үзэгслэнтэй шинэхэн болчихлоо. Үзээлзэгний чанамлаар хацрын гоёхоо мартаж болохгүй. Будааны боовыг хүртэл ингэж чимгэлж болдог хэрэггүй. Азийн онцлог илүү тодорч байна. Таалагдаж байна шүү. Ноён талгаа. Биднийг ийм гоё болгож өгсөнд баярлалаа. Энэ юу ч биш ээ. Шин юм туршихтаа үргэлж баяртай байдаг юм. Талгаа, чамайг аюулд оруулсанд уучлаарай. Бид дэндүү төрөгдөжээ. Зүгээрээ. Одын амьдрал ийм л байдаг. Оёолж өөрчлөгдмөр байвал манай өсчин рүү ирж байгаарай. За юу. Баярлалаа. Энэ ачиг чинь мартахгүй. Будааны боонууд бид ч гэсэн илүү хичээх болно. Бүгдээрээ сайн яваарай. Дахиад ирээрээ. Үе, хараач Та гоё юм. Ямар гоё юм. Ямар хөөх юм бэ? энэ будааны боовыг хардаа. Анх удаалын эмэгтэйтэй будааны бов харж ийн. Будааны боовны газар байнга ирж байя. Тэгье. Үзээлзгэн шоколад 2. Хайрт Ромео минь. Энэ тэргэл сарны дор чи минь юу хийж байгаа вэ? Ямар сайхан гэрэлтэй байна. Селфи дараад Ромео руугаа явуулна. За 1 2 Жюлит. Жюлит, тайвшраа. Би юу вэ? Ромео юу? Чи яаж
яаж ирсэн бэ? Шоколад шиг харанхуй шөнөөр чи гүзээлцэгний үнэр чинь намайг хөдлөн. Ромео минь. Жюлиет минь. Ромео? Миний урт халбыг аваад ир. Мус шоколадтай билүү? Нааша их зүрхсэн гинэ. Жюлиет. Ромеог тавьж явал. Тооги махмэн. Гой ярихмэ Жюлиета минь миний амьдрал. Энэ дэлхийд Жюлиетатай хоёр хамт байх ёсгүй. Энэ өдгөө амтныг өтөр түргэн гарах. Мэдлээ аха. Жюлиета. Ромео! Жюлиета. Ромео! Энэ залуутай ихэд уулзсан байвал чамайг цөлөн шүү. Ромео! Дахиад Жюлиетад ойртоод үзээрэй. Чамайг тастаа тань шүү. Хулчхэр шоколад минь. Жюлиета минь чамтайгаа хамт байж чадахгүй би хамгийн халуун цуух хамгийн хүйтэн хөргөчөнд орё. Ухаан санаагаа алдаа юу? Эртний өстөн дайсны минь охин шүү дээ. Ахиад уулзсан байвал гэрээсээ хөөнгөж мэдээрэй. Шудраг бус байна штэ. Жюлиета бид хоёрын хайр хамгийн үнэн хайр. Тэнийг хүү ухаан санаагаа алдажээ. Ээж. Нөхөр минь өөрөө тарж хайрл. Ромео, мурдхан шиг аавсаа уучлалтгүй. Тэр яах вэ? Удахгүй баялан тэний баярын цэнгүүн болно. Чамд болоод гэр бүлд минь тохирох сайхан шоколадын бүсгүй олж өгнө. Аваа, эсэргүүцэж байна. Ойлгол доо. Чи гүзээлцэнтэй бэлэн болоод дахин төрдгүүл юм бол Жюлиетатай хоёр хязээж хамт байж чадахгүй. Тэгвэл би гүзээлцэнтэй ядуу боллоо. Юу? Жюлиетатай ихэд уулзаад үзээрэй чи. Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Өнөөдөр засаж явах болов. Яг зөв. Талх үсчний газар. Ноён талх намайг шоколад биш гүзээлцэг нь болгож чадчил таараа. Тэгээд Жюлиетагийн аав бид хоёрын ариун гэргэлтийг эзэн. Эрен юус. Зөө. Энэ жилийн Валентины баяраар 100 үйлчлүүлэгч л аваа. Хатагта яах болж байна? Дараа жил ирдэг. Гэхдээ би бүх мөнгө аваад ирсэн штэ. Миний хайр байхгүй бол мөнгө ямар ч хэрэггүй. Жюлиета. Валентины баяр учраас ахиад ганцхан үйлчлүүлэгч нэмж авъя. Тэгээд би чамайг гүзээлцгэнтэй бялуу болгох хэрэггүй. Тийм ээ, ноён талха надад өөр арга байхгүй. Жаалмын хэн дуртай намтад шоколадтай бялуу болж төрдгөө юм шүү дээ. Чи яагаад өөрчлөгдөх Би тагийн төлөө мөн эргчлөөд хайрын төлөө би гүзээлцгэнтэй бялуу болох ёстой. Жюлиета байхгүй бол хамгийн баян шоколадтай бялуу хүртэл ядуу. Битгий уйл да. Гэхдээ Жюлиета гэж хин? Жюлиета миний хонгорхон гүзээлцгэнтэй хайр. Гэхдээ найзуудаа манай гэр бүлүүд мөнхийн дайснууд. Хоёр бялуу холилдвол тэр нэрэнд муу. Эхнээс өс сонцолтой шоколад гүзээлцэг нь хоёр. шоколаднууд хулчхар энэ лангуу биднийх ургах улирлт нь өнгөрчгөөд байхад гүзээлцгнүүд яагаад ургаад байна? Чивэд юртө хөлдөөсөн жимс. Манай гэр бүлүүд хэдэн зуун жил байлсан. Өглөө шоколадтай бялуутай таарна гэдэг муу ёр шүү. Ханаас юм өмхий үнэртэйд байна гэсэн чинь энэ гүзээлцгнээс байж. Чи баасны өнгөтэй гэжтэй. Дайраад ирлээ. Химсэн толгой тоо. Манай эцэг эхчүүд эртний дайснууд. Би өдийг хүртэл жинхэнэ гоо үзэсгэлэн харж байгааг. Миний гүзээлцэг нь хариугүй дэлбэрээ. Анхны харцаар Жюлиета бид хоёр дурлалцсан. Манай гэр бүлийн өс сонсон бидний хайр сэтгэлийн дундуур орж чадахгүй. Хөөрхий Ромео. Их гонигтай юм аа. Гуй, одоо намайг гүзээлцэг нь болгоод өг. Тэгвэл Жюлиетагийн эцэг их бидний хайрыг хүлээн зөвшөөрнө. Ойлголоо найзаа. Би чамайг хотын хамгийн амттай зүсэм гүзээлцэг нь болгоод өгье. Сүү, хурдан миний гүзээлцгэнтэй юмнуудыг аваад ир. За ирэх мэ. Намайг дасч дуусгаар чи өөрөө ч танихгүй шүү. Тэгээд бэлнүү. Тийм ээ, юундч бэлэн. Эхлээд оройныхын шоколадыг аваад хай. Жюлиета бол миний амьдрал. Энэ орой замд саад болж байна. Хой, нөө хайрын саад минь явж үз.
Ямар юм бэ? Би зочлаа. Одоо гүзээлцэгний крем түрхнэ. Энэ ягаан крем яг бидний хайр шиг ариухан. Үзээлзэг нь яг хонгор Жюлетагийн минь үс шиг. Жюлета чөнөр нүд чинь гэрэлтэн тэрэг сарнаас ч тод гэрэлтэн. Сүү энийг дуугүй болгоод яаж та хийж чадахгүй. Гүнзгий хасгал Ромеогийн төлж байгаа мөнгийг үнэр. Жинхэнэ төгс. Баяр хүргэж яала. Чи бол гүзээлцэгтэй бий лөө. Сугар үнэн ч хайр гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр агуус чин талах итгэлийг нь ахинны удаа сэргэж өглөө. Хайртай Жюлета минь хоёулаа удахгүй хамт байна. Ядарчихлаа. Хаалга барий. За. Шоколадтай ялуу гэдгийг минь мэдчихвэл яана. Тийм ээ. Өглөөний шүдэр шиг жимсээ. Үзэлцэнтэй бэлэг хараач. Намайг тайсангүй. Одоо явж Жюлетаг олъё. Намайг өршөөгөөрэй. Чи хэм бэ? Аава, Чи юу хийж гсэн? аава. Тавшир би хэлий. Чимээгүй. Чи бол шоколад омгийн залгамжлагч. Гэтэл чи муухай гүзээлцэгтэй бялуу болчихлоо. Ромео, бор шоколада бүрчгсэн чинь хамаагүй дээр харагдаж байна. Баяр хүргэе. Одоо чи гүзээлцэгтэй бялуу боллоо. Сайхан зохиж байна. Итгэхгүй дээ. Хонгор Жюлеттагаа гэрлэхийн тулд би гүзээлцэгтэй бядуу болчихлоо. Ярих би. Одоо бид хоёрыг ажиллаж. Би зөвшөөрөхгүй. Шоколадны удмын өв залгамжлагч гүзээлцэг нь болсон болохоор шоколадны удам тасарлаа. Маадгар загнах хэрэггүй те. Энд хэм даа. Юу? Өдөр Жюлета юу? Манай охин яагаад шоколад болчихдг юм бэ? Энэ чамааг мэхэлсэн үү? Үгүй. Би хайрт Ромеотойгоо байхын тулд өөрчлөгдсөн юм. Охир минь. Юу ичгэвэ? Готом шиг юм да. Аава, өвдөж байна. Үзээлцэг нь дүрхэж гэр бүлээ готом шиг болголоо. Аюу, нааш. Нөхөр минь тавшир. Юу ч хэлээ гэсэн би та хоёрыг хамт байхыг зөвшөөрөхгүй. Хооч. Мадна. Хоёлдоо та нар бүгдээрээ Тэнгэр бурхан минь яалаа гэж биднийг ингэж совооно вэ? Бид нэг хайрлана. Жюлета хоёулаа зүгтээ. За Ромео. Жюлета хоёулаа хамт байгаа цагт бидний хайранд юу ч саад болж чадахгүй. Хайрт Ромео минь. Чи хаашаа явна? Би тийшээ. Жюлетаг тэр хорон санаатнаас авар. Эдлээ. Ромеог одоохон буцааж авчих. Ой хүүхдүүд одоо боожг. Жюлета өхөж биднийг салгаж чадахгүй. Ромео минь чамгүйгээр би хаашаа ч явахгүй. Бүхний хүсэн хүлээсэн мөч ирлээ. Энэ жилийн Валентины баярын хосыг сонгох цаг боллоо. Энэ жилийн Валентины баярын хос ороо. Баяр хүргэе. Ромео, Жюлета. Шоколад гүзээлцгэнтэй бялууны хосууд ямар амттай юм бэ? Үнэхээр гайхалтай байна. Баяр хүргэе. Тэнийг гэлвэ. Наанасаа буугаад ир. Зя одоо хосууд маань үнсэлсэн. Шоколад гүзээлцэг нь хоёр ингэж нэг боллоо. Бүгдийг яасан дээ. Энийг одоохон зогсоо. Баяр хүргэе. Энэ жилийн Валентины баярын хосуудад хатнан тусгай бэлэг өгнө. Бэлэг хэн хамаасаа юм? Машин. Та хоёр одоохон салцгаа. Мөн эклерис тест хоёрын сууц. Уусаагүй байгаа шүү. Иргэдээ. Хосууд маань гэрлэвэл хатан хаан айнотрын шагнад өгнө. Би Ромеог үргэлж хөөрхөн хүү гэж боддог байсан. Сайн хүү шүү, санал нэг байна. Жюлета хөөрхөн охин тэгж бодохгүй байна уу? Тэгж бодож байна. Өөр хүмүүсийн хайрыг хэн ч хянаж чадахгүй. Үнэн шүү. Манай аав ээжүүд бас дэмжиж байна.
Тийм байна. Ашгүй. Ингэж нэг бит хоёрыг зөвшөөрлөө. Би чамд хайртай Жулиета. Би ч гэсэн Ромео. Хөөх. Ромео Жулиета хоёр аз жаргалтай байх нь үнэн ч хайр. Хайр тийм ээ. Ноён талгаа Ромео Жулиета хоёр хоёулаа танаас өөрчлөлт өгөөч гэж хэлсэн. Та яагаад хоёулаа ингэ өөрчилчихсэн? Жинхэнэ үсчин үргэлж өөчлөж ихэ хэрэгцээг биелүүлдэм. Хөөх. Шалтгаан байгаа гэж мэдээд байсан юм аа. Би таныг адилхан засалтаар 2 ахиж мөнгө авах гэж байна л гэж бодсон. Чи юу гэх гээд байна? Жишээ. Бяслагны тоглоомын талбай. Хөөе сүү, явж тоглоцгоё. Сайн уу бислэгаа? Яг одоо завгүй байна. Шокогоос асуугаад үз. Боломжгүй. Захиалга хийж байгааг харахгүй байна уу? Өнөөдөр эрт тарихыг хичээж байна. Бүгд л завгүй хий. Чи баг сургуульд орчихоо үстэй гоовда бяслаг мэн гэж хизээ тоглож гүйх юм болох юм бэ? Чиний насан дээр би өглөө сонь түгээдэг байлаа. Өдөр болгон хичээлээ шаргуу хийж, орой номын сан цагийн ажил хийдэг байсан юм. Залхуурч хэрхэвж болохгүй шүү. За, ойлголоо. Тийм завтай байгаа юм бол сайцхныг салхилуулаад ир. Зайцхныг салхилуулаа. Тэги болохгүй юу ах уу? Зайцхан, явцгаая жаалаа. Дөрж гэсэн үсчингээс гарах сайхан байгаа биз? Хүлээж вэ? Хүй, тоглоомын талбай байна штэ. Дүүжин даажидмаар байгаа мó? За. Ингэж тоглодог юм уу? Дэшээ дошоо. Нэмэр алгаа. Би дүүжин даажидж мэдэхгүй. Надад тоглоомын талбайд хамт тоглох найз байгаагүй. Тийм ээ. Би хамт гусуур дээр тоглож болохгүй. Хаваа юм аа. Бислэг байна штэ. Манай өвөө шиг үнэртэй. Тоглоомын талбайгаас явж үз өмх юм ин. Ингэж дүүжин даажинтдаг юм уу? Хөгжилтэй юм аа. Хааж гэж байгаа юм бэ зайцхан? Гулсуур. Энд юу хийгээд байгаа юм бэ? Энэ манай тоглоомын талбай. Эндээс яв. Чи үнэхээр муухай үнэртэй юм аа. За явцгаая зайцхан. Явангууд нь агаар зэвэршиж байна шүү. Тийм ээ. Би ахаад амьсгалж байна. Уг нь их хөгжилтэй байсан юмсан. Одоо даанч чадахгүй. Хааж гэж байгаа юм бэ? Энд баган барилгын материалд байна штэ. Чи нүгээр яах гэж байгаа? Дүүжин таажин байна штэ. Зайцгаа хоёлаа өөрсдөө гулсуур савлуур хийх үү? Төгс олж чадаагүй ч гэсэн хоёулаа гой тоглоно. Эхлээд алин дээр нь тоглох уу? Энэ хогийн цэгийг тоглоомын талбай гэж юу? Энэ хог чинь ажилтг юм уу? Бохор юм байна штэ. Та нар ингэж хийм? Тэнэг юм асуусан болохоор чинь чамайг гэгэрүүлэх хэрэгтэй юм шиг байна да. Нэрээ сүйтэй талах. Буржгар байцаа их сургуулийн уран барилгын техникийн шилдэг оюутан шүү. Би бол шоколадтай үрмэгтэй Жигнэмэг коллежийн инженерчлэлийн мастер. Доктор Засал чимэглэлийн охин тэнгэрийг хар. Өдөөрүүлсэн сүйтэй сироп. Бидний хүчийг нэгтгэвэл төгс тоглоомын талбай барих шиг амарх юм байхгүй. Эднэр яг яадаг гэсэн бэ? Би цоо шин зураг төсөл гаргаадах юм. Тийм ээ, энийг л пост модерн загвар гэдэг юм. Ямар сайхан болоо вэ? Загварыг хянаж үзээд батгаллаа.
Одоо би авангард биш, амттан шиг нүдгэлбэн чимэг нэмээд л болоо юм. хитрхи чанин болгочихвол барих боломжгүй болчихно шүү. Юу? Миний гайхалтай загварлуу 0 мэн гинэ? Яаша инженер. Чи юу гинэ? Найзуудаа. Миний гайхалтай багийнхан яагаад муудалцаад байгаа юм бэ? Бидний шиг чадварлаг оюун ухаантнууд хүчээ нэгтгэх юм бол дэлхийг улам сайхан болгож чадна шүү. Уучлаарай хамтрагчаа. Зүгээрээ. Одоо Эвлри хамтрагчаа. Энэ гурав нэрээ шилдэгүүд юм байна. Хөөе, бясалга. Наана хараад л зогсоод байх юм уу? Ирээд бидэнд туслахгүй мө? За. Багийнхан хамгийн гайхалтай тоглоомын талбайг барьцгаая. 1 2 3. Ой, наадах сайн тогтолцоо хийгээрэй. Төсөл зургаа гаргачихлаа. Гэхдээ дараачийн алхам будаг юм уу цемент байхгүй. Бүр хямарчихлаа. Тэгэхээр бууж өгнө гэсэн үг үү? Бууж өгөх. Дэндүү хөдөлмөрлөж, дэндүү хол явсан. Одоогоор бууж өгнө гэдэг сонголт байхгүй шүү. Бууж өгөх сонголт байхгүй гэж юу? Юу гэж сүржигнээд байгаа юм бэ? Энэ хүртэл ирчгээд байхад барилга баригдахаа болсон гэнэ үү? Эми ирсэн болж байна уу? Вэ чинь юу вэ? Барьж дуусаагүй тоглоомын талбай юу? Зуур сунгуурл нь бас дууссан байлгүй. Бид хамтдаа энэ тоглоомын талбайд загвар гаргасан юм уу? Энэ бол бясалга. Бид тоглоомын талбай барихтан тусалж байгаа юм шүү. Тоглоомын талбай гинэ. Та нар хүүхдүүд л байна штэ. Мэдэн шиг мэрэгжлийн байхгүй бол тоглоомын талбай барьж чадахгүй. Бэцхэн залуу минь тоглоомын талбай барих хэрэггүй. Зүгээр тэр талбай руу очиж тоглоо. Үгүй. Тийш ахиж очихгүй. Үнэрнээс минь болоод хүүхдүүд намайг тэр тоглоомын талбайгаас хөөчихсөн. Йоо. Үнэрнээс чинь болоод хөөсөн гинэ. Юу ч чаддгүй хүмүүжлгүй амьтад. Ой. Энэ тоглоомын талбайг дуусгахад нь туслая. Тэгье. Энийг талхны Мухлаг хотын хамгийн гоё тоглоомын газар болгоё. Маш их баярлалаа. Тэгээ. Олгоор модыг энд, гөндлөвч модыг тэнд. Энд тоглоомын талбай барьж байгаа мó? Ямар сайхан юм бэ? Миний бяцхан охинд найзуудтайгаа тоглох газар хэрэгтэй байсан. Хичээл зүтгэлд тань баярлалаа. Маа энийг цангаж байгаа. Сангалгүй яах вэ адагтай. Сайн муу залуучуудаа. Шинхэн жимсэд. Маш их баярлалаа хадагтай. Гоё юм байна. За боллоо. Их гоё харагдаж байна шүү. Зүгээр л гайхалтай. Миний энд ажил дуслаа. Хөөе. Би багнуудын хийснийг битгий мартаарай. Ашгүй дууслаа. Хөөе найзуудаа бүгдээрээ хамт тоглоцгоё. Тэр юу вэ? Тэр шинэ тоглоомын талбайг хардаа. Тоглоомын талбай гинэ хөгжөөнд парк юм шүү. Аврах том юм аа. Их хөгжилтэй байх та. Биднийг уучлаарай. Бид хамт тоглож болов аа? Муухай үнэртэйг шоосны минь уучлаарай. Бидний буруу байсан. Болгүй юм дээ. Энэ тоглоомын талбайг би ганцаархнаа бариагүй. Бүгд нэг баг болж ажилласан. Тэгээд онцгой болгосон. Нааш вэ? Бүгдээрээ хамт тоглоё. Хөөх нэрээ юу? Чи үнэнээс хэлж байна уу? Бид ямар гайхалтай тоглоомын талбай бариавэ. Зайцгаа. Баярлалаа найзаа. Каменбер бяцлаг. Хортон наашаа. Юу дуурсан бэ? Чи их баян байх нэ. Их гоё хөрөмтэй юм аа. Хөрмөө өгч жаала. Чи энэ хөрмээр дутахгүй шүү дээ. Халтар гараараа хүрмэнд нь хүрвэл юу болдгийг мэдэх гэсний хэрэггүй шүү. Халтраа. Чи юм уу яасан? Ингэсэндээ та нар харамсан да. Баттай хэлчихье. Нэгдүүтэй юм аа. Миний хөлбөр салганчихлаа. Их шигүү бяцлаг байх нэ. Хүнд итгэж мэдэхгүй юу чи? Болгооч. Зүгээр ойлгооч.
Сул дараа нэг дээрлэхийг чинь муу зан штэ. Өөдгөө зан гаргаж байгааг чинь аав ээж чинь харуулъя. Энэ сүүний хөөхд чинь хаанаас гараад ирвэ? Хүч иргэлэг бол хариулт биш. Яагаад дотор муу хараад байна? Хөөй, зүгээр үү? Хөөй. Би хаана? Сая юу болсон бэ? Битэж гэмтэх үстэй. Чамайг цаасан уу? Битгий босдыг хэрэгт оролцож бай. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй ч мундаг амтэн шиг царайлаад л. Хоёлаа ашгүй зогтож чадлаа шүү. Үнэхээр хацтай байлаа. Одоо хоёлаа танилцъя. Намайг сүү гэдэг, чамайг ин гэдгийг. Каменбер бэслэг. Каменберг нэ. Чи нэг алдартай үнэртэй бидтэй тийм ээ? Алдартай гинэ. Би онцлог үнэртэй байгаа үз яадгийн. Зарим нэг нь бусдаас өөр байдаг юм. Заа юу? Сайн уу наазуудаа тоглоцгоё. Хүүхдүүд шин сурагчтайгаа минлээрээ. Каменбер бэслэг гэдэг юм. Халуун дулаанаар өгтавцгаая. Бислэг. Хизээ мэгла. Би яаж амьдралыг чи сайхан болгох вэ? Намайг 50 байлгаад өг заа юу? Өрөвч зан чи надад хэрэггүй. Байцаарай. Ноён талах чам тусалж чадна. Бүх юмыг засч мэддэг. Ноён талах гинэ. Талхны мухлаг одын хамгийн гайхамшигтай өсчин. Ганцхан ноён талхал өмхийн үнэрийг арилгаж чадна. Үнэхээр эргэлзэж л бай шүү тэр ноёнд чи. Айлгүй. Боломж олох та. Би чанд батлаад өгье. Одоо шууд очие. Хөөй, одоохон миний гарыг тавь. Заавал. Үнэхээр өөрчлөмөр байна гэж юу? Тийм ээ. Тэгж чадах цорын ганц хүн бол та. Каменбер бэслэг юм байж тээ. Хэцүү байх та. Мэдсэн юм а. Надад тусалж чадахгүй гэж хэлээ үсттэй. Юу? Манай гэрийнхэн маш хурц үнэртэй. Эмч нар хүртэл эмжилж чадаагүй. Энэс муухай үнэр байдаг штэ. Би энэс 10 дахин муухай үнэр үнэртэж байсан. НАТОгийн домгийг мэдэх үү? Хамгийн муухай үнэртэй 3 өв залгамжлагч. Тэр НАТО юу? Яг мөн. Би НАТОд муухай үнрээсээ салгалтан тусалсан юм. Тэгээгүй бол муухай үнрээс нь болж сүшиний тосгон бүр бүсэн сүйрэх байсан юм да. Тэдний хэхэр өмхий байсныг мэдэхгүй юм. Гэхдээ л манайхан бүр илүү өмхий шүү. Чиний мэдэхгүй бас нэг түүх байгаа. Өмхий дүүфүү гэдэг залууг сонсч байсан уу? Өмхий дүүфүү юу? Өмхий дүүфүүний очсон газар болгоны амьдрал мөхдөг байлаа. Тийм л хурц үнэртэй шүү дээ. Гэхдээ намайг тусалсны дараа Дэмсам хотод буцаад инх тайван тогтсон юм. Ноён талхаа та надад дэлхийг аварсан гэдгийг хэлээгүй штэ. Би дэлхийг 2 удаа аварсан юм шүү. За, хүрмээ тайлж хэдүүлээ эхлэе. Ноён талхаа юм дооролд. Би буруу бодож үнэхээр хурц үнэр бай. Ноён талхаа. Тэр дандаа ингэдэгий. Би зүгээр л үрд ганцаараа бай. Сайн уу? Үсээ засуулъя. Ямар өмхий үнэр вэ? Юу болоод байгаа юм бэ? Гачаасаа суугаа үлдээгээд явчихсан юм уу? Ийм байлаар үнэртэж байсангүй. Хөөе чи. Бяслаг үсттэй. Энэ өмхий үнэртэй дээ тийм ээ? Мэдсэн юм а. Каменбер шиг л байна да. Чамаас үнэртэж байгаа үстэй. Каменбер. Үгүй. Яна. Бясалган дахиад миний тусламж хэрэгтэй бололтой. Яна, өдрийн хоол сайн шингээгүй юм шиг байна. Үйлчлүүлэгчдийнхээ өмнө ингэгч гэжтэй. Гашилсан сүү гэж та нар зөв хэлсэн юм шиг байна.
Энэ бишээ хүүхдийн онгоцноос ч муухай өнөр байна. Энэ муухай өнөр чамаас гарсан гэж үү дээ. Чамаас гихсэн илүү. Үгүй. Оо, би ч гэсэн мууцсан мэдчихэж. Гэдэс бас гаргаж. Чи ч гэсэн бас гаргаж байгаа юм Шоко? Би одоо яалтай билээ. Яа, талхны үүрмэг минь гэж. Үгүй. Би яагаад ингэж сунгаад байна? Би эсрэг болох нэ. Агаар оруулах болох нэ. Тэгээд л муухай өнөр өнөртэй байгаа байж тээ. Та гурав заваа юм аа. Бүгд өвччихөж дараа дахиад ирээ. Тийм ялзарсан үйлчлэгтэй байх ч гэжтэй. Бүгдээрээ уучлаарай. Дараа ирээрээ. Үсийг чинь гоё болгож өгье. Та нар миний төлөө инглээ гэж юу? Бэслэха намайг уучлаарай. Би хэлсэн шиг өнрийг чинь арилгахад тусалж чадсангүй. Дараа заавал тусална. Би үнэхээр талархаж байна. Чи намайг ичгэвдэр байдлаас аварсан. Хизээ нэг өдөр би чам шиг цагаан идэ болмоор байна. За баяртай. Баяртай. Бэслэх чинь цагаан идэ шүү дээ. Ганцаардмал тарт. Ной тадагтай талхнуудаа. Шинэ өөрчлөлтийн хамгийн агуу шоунд тавтаа морил. Мастер Патиси. Талхуунууд чинь бас юу үзээд байна? Ноён талхаа та энэ шоуг сонсч байсан уу? Мастер Патиси шилдэг үсчдийг цуглуулад нарийн боомнуудын амьдралыг өөрчилдөг. Энэ стилистүүд сайн дал дунд зэргийг. Нэрээ тийм. Танд зурагтаас шуудан ирсэн. Бид таныг Мастер Патисигийн шоунд оролцохыг чин сэтгэлээсээ урьж байна. Хөөх, шоунд оролцгоо. Ноён талхаа та заавал ороорой заа юу? Тэгж байх зав алга. Үсчингээ ажилуулад мөнгө олсон нь дээр. Бүх гайхамшигт үсчтэй цоо шин спорт машинаар шагнана. Шоко, миний хуваарийг туцал шоунд оролцохын тулд хаашаа очих ёстой? Ирэх 2 дахин 12 цагт зурагтын студ дээр ирээрэй гэсэн байна. Ийм урилганаас татгалзвал бүдүүлэх хэрэг шүү дээ. Хөөх, та очино гэсэн үг үү? Зайцхан, ноён талхыг хөгжөөнд дэмжих самбар хийцгээе. Цочирдам өөрчлөлт. Нулимс асгууруулан бодит амьдралыг түүх. Би та бүхэн хөдөлж саран боо байна. Дэлхийн шилдэг шинэ өөрчлөлт хийх шоунд тавтаа морил Мастер Патиси. Их тартнууд дүүрэн байх ёстой. Гэхдээ дотроо хоосон төрсөн бол яах вэ? Айзнаа өгтөн авч бидэнтэй хуваалцаач. Юу болсон юм? Надад ямар ч гэж байхгүй. Өөх минь гэж цөцгийгүй тарт. Үнэхэр үнэн гэж юу? Агуу Скот минь гिचгүй хоосон тартыг тартч гэж нэрлэхгүй шүү дээ. Сүүн крем юм уу? Өөр сонгогдуудаас хэрглэж болмоор юм аа. Би төрсөн цагаас хойш л юм байсан. Энэ дотор юу ч алга байна штэ. Гаргаж болохгүй юм байна. Амттай харагдаж байна. Тэрэ жимстэй Яг жижигхэн пирог шиг. Хөрхий тарт. Би зөвхөн ингийн амттан шиг амьдрмаар байна. Босод тартнууд шиг байхыг хүссэн энэ өрөвдөлтөй хүүхдийг хараад сэтгэл өвдөж байна. Гэхдээ санаа битгий зөв энэ миний ажил. Манай Мастер Патиси шоу хотын шилдэг үсчин голоод энэ авчирч хүслийг чинь биелүүлдэг билээ. Үр тариагүй бол үйлдвэрлэл байхгүй. Ноён талхаа.
талгаа. Та энэ таартын амьдралыг өөрчлөх гайхамшигыг бэлдсэн үү? Ядах юмгүй. Гэрийн аргаар хийсэн зүсгэлтэй гэж хийгээд энэ хэсгийн дүүргээд дээд талд нь зүсэм гүзээлдэг нь тавина. Сайхан шинхэн жимслэг харагдана. Хөөх. Гайхалтай. За олон үгээр яах вэ? Эхэлцгээе. Тэгэд ноён талх гिचээ бэлтгэж байна. Оо. Арга барилыг хартаа иргэдэ. Арга туршлагатай байна. Ердөө ингээд л амт толгой шавууллаа. Мата төгсдөг хэсэг. Гайхамшигтай. Аргагүй л энэ дэлхийн шилдэг стилист юм уу юм? Ястадаг нинжа шиг л зүслээ. Бүх хөдөлгөөн сэтгэл хөдлөм. Зүсэм талах минь гэж суут юм аа. Ингэх гэж л бид цугласан ийм ервөсөн өөрчлөлтийг харах гэж шүү. За одоо толио буулгаарай. Ой болж юу? Тийм ээ. Гайхалтай харагдаж байна ирхмэ. Таартад шинэ өөрчлөлт нь таалагдлаа. Гэхдээ чамд зориулж бас нэг гинтийн бэлэг бэлдсэн. Өгтөн авцраа. Таартын ахын дүүсэн. Чи бол манад уу? Бид үргэж арыг чин даана. Бигийн өргөнцөр минь Би хэслэг минь. Энэ миний төлөө гэж үү? ямар цочирдсан мэргэлт вэ? Таартын ахын дүүс гэсэн адилхан хоосон болчихж. Би биш ээ. Баярлалаа. Хооллоод байна уу? Би их хөдөлмөрсөн штэ. Бид үргэлж чиний хажууд байна. Энэ төчгөтэй гэж хямдхан биш шүү дээ. Ноён талха. Тэгэхээр та спорт машин авч чадахгүй. Дараа аз таарах байхаа. Юу? Энэ тэнэг жаалыг өөрчлөх гэж ямар их хөдөлмөрснийг минь мэдгүй. Ноён талхын сэтгэлийг хөдөлжээ. Та хамраараа дараагийн дугаараар уулзцгаая. Нэг надаас аваач. Оо, дарга. Ноён патисэгээс ахад захиарсан байна. Наад шоунаас ч хол байх минь. Таныг манай шоунд дахин орохыг урьж байна. Үзэгчдийн үзүүлэлт тэнгэрт тулсан. Намайг мөн оруулмаар байгаа бах та. Хөгсөрч хуучирсан Саранбов. Шоко үс чинээ харж угаарай. Тэнэг шоу. Сайхан дамжууллаа. Урагшаа. Ээж, та хэдийг хийсэн бэ? Харин л те 200 ширхэг орчим. Юу? Ямар удаа хөдөлдөг юм бэ? Би аль хэдийн 500 нугалж чад байна штэ. Нэрээ юу хурдан юм а? 9998, 9999, 10,000 ширхэг, 10,000 волта болчихлоо. Хөөшөө, мундаг юм а. Өнөөдөр арай хол идэж чадгана вэ штэ. Чантай бэлэн гомьдо мах хийж иднэ. Ээжээ, аава, би ажилд орчихлоо. Юу? Ажилд уу? Хаана? Ноён талхны үсчний газар. Хөөх, тэр чинь нойрд алдаршиж байгаа штэ. Миний хүү ноён талхны өсчний газар таачлалд орчихлоо. Хөө минь чи мондөг байна шүү. Цаашдаа гэр бүлийнхээ амжиргааг би залгуулнаа. Ариун цэврийн өрөө цэвэрлээгүй байхдаа яадаг юм бэ? Уучлаарай. Удахгүй үйлчлүүлэгч дэрэн штэ. Түргэлээч. Мэдлээ. Арчаагүй хогийг гэдэг. Үсээ янзлуулах гэж ярьсан уу? Үгүй, сурталгаа тараах цагийн ажилтан авна гэсэн. Оо, тийм үү. Энд суугаад төр хүлээгээрээ. Сурталчилгааны хууц хаана байлаа да. Хүлээлгсэн дуучлаарай.
Ноён талхаа зүгээр үү? Юу болов вэ? Энэ шалаа цэвэрлсэн юм уу гоо мүү? Хаа сайгүй заваарчсан байна штэ. Би өнөөдөр шалаа цэвэрлсэн байх учиртай доо. Чи одоо гадаа гарч сурчлагын хуудас тараа. Юу? Би шалаа цэвэрлсэн штэ. Би юу хийгээд байгаа юм бэ? Өөртөө итгэж чадахгүй нэ. Салгалсан муухайг. Тэр ч яг сүү байхгүй одоо хэн цэвэрлэгээ хийх юм? Ноён талхаа ингээд цэвэрлэхэд болох уу? Ноён талхны үсчний газар байна. Ямар халуун юм бэ? Ингэж байгаа доторх сүү маань гашилчихгүй байгаа. Гэхдээ яагаад улаан бурцагны нухшээс юм бол бид нэр тийм хэрэгэлдэггүй дээ. Ноён талхаа би тарлаа шүү. Шоко, өнөөдөр ч гэсэн эрт тарж байгаа мó? Ажлаа бүгдийг дуусгасан юм уу? Тийм ээ, баяртай. Хэнэн захирал хэнэн ажил тийм бүү мэд. Ноён талхаа би шөнө болтол сайн ажиллаж яваад явна. Хөөх, ойрд ховордсон залуу байна да. Сайн байна шүү. Гэхдээ хэтрүүлэх хэрэг. Болгоомжтой яваарай ирхмээ. Энд ч одоо юу вэ? Шоко, яагаад ямар ч хэрэггүй юмнууд бэлтчихсэн юм бэ? Үгүй, би захиалаагүй шүү дээ, үгүй. Юу гэсэн үг? Чамаас өөр хэн захиалах юм бэ? Би энийг захиалаагүй ноён талхаа. Тэгээд хэн захиалах юм? Чи өчигдөр компьютероос захиалсан биз дээ. Явж энийг тараа. Юу? Гомдолтой байна. Үгүй, хэн тооцоо хийх үү? Ёо, ноён талхаа. Ажлаа сайн хийдэг тооцооны ажилтан хэрэгтэй юу? Хүн байгаа мó? Тэглгүй яах вэ? Манай хаяалагч Нью-Йоркийн Бекерийн математикийн тэнхим төгссөн болохоор их ухаалаг таньтай танилцуулах уу? Оо, болж байна. Нью-Йорк Бекери математикийн тэнхимийн Джессика. Илүү цагаар ажиллах нь тодорхой. Би бол чиний хаяал мөн биз дээ. Сайн байна. Чиний ачаар алдартай сургалт төгсчлөө. Эгчээ, алдаал гаргахгүй байхад болно. Ажиллаж байсан ажилчдыг явуулчихсан болохоор захирлын зөвхөн надад итгэж байгаа. Чи бүгдийг батчихсан байгаа юм байна. Сайн байна уу ирхмээ? Нью-Йоркийн Бекери математикийн тэнхимийг төгсөгч Джессика Жигэнсэн Боб байна. Оо, Жигэнсэн Бовноос их сонссон шүү. Сайн туслаарай заа юу. Ноён талхаа игчин ажилд санаа зовх хэрэггүй. Даваа гарагт ажилдаа ирээд баасан гарагт тарахаар хэмжээний ажлын хинээтэй хүн. Тийм үү? За, би түр гарч чаад ирээ. Ажлаа хийж бугаарай. Мэдлээ. Санаа зовлтгүй. Ноён талхаа явчихлаа. Жахан зугааццгаах уу? Тийм ээ. 10 оноо. Тийм ээ. Захирал нь мангар болохоор сайн ажиллаж байгаа тариалах л болно. Үе, энэ зайц юу вэ? Энэ ноён талхын тэжээдэг зайц биднийг ямар гэдгийг харчих шиг боллоо доо. Зүгээр орхиж болохгүй нэ. Яасан бэ? Юу болсон бэ? Ноён талхаа зайдас хаа хамаагүй газар хүндрээд байна штэ. Зайцсан уу? Үсчний газар чинь цэвэрхэн байх ёстой. Ингээд хүмүүс бүгд цогтох байх та. Өнрийнэ. Ингээд л яаж цэвэрлсэн заваарад байсан юм бэ? Манай зайцхан өмнө нь ингэж байгаагүй юм та. Би зайцыг үнэхээр сайн сургадаг нэг мэрэгчлэнг мэдэх юм байна. Та нэг уулзаад үзэх юм уу? Тэр чинь сайхан санаа байна да. Энэ хүмүүжүүлгүй зайцтай үсчний газар мөн үү? Эгчээ, таны яриад байсан нөгөө мэрэгчлэн мөн үү? Ямар азтай юм бэ? Багшаа сайн таслаарай. Энэ зайдас нөгөө болтгүй зайдас байх нэ. Үгүй нөгөө Зайцыг маш сайн сургах хэрэгтэй. Яцай. Үгүй заавал тэгээд байх хэрэггүй байх уу? Зайцыг ингээд л байлгаад байвал нэг өдөр эзний хазаж магадгүй. Юу? Ноён талхаа үс засахтай бэлдэхгүй мө? Үйлчлүүлэгчд ирэх болчлаа. Нөгөө Танд зайцыг даатгалаа шүү. Энэ зайцыг сайн сургаарай. Санаа зовлтгүй. Дагаад яв. Ноён талхны үсчний газар ирээрээ. Хамгийн сайхнаар үсээ засуулаарай. Ноён талхны үсчний газар. Шок. Сүү. Шок. Энд юу хийж байгаа юм бэ? Ноён талх намайг сурталчилгааны хуудас тараа гэсэн. Ноён талх чамаагүй. Захиалга буруу хийгдээд баахан хачи юмнууд ирчихсэн байна лээ.
Хөөх, чи бас алдаа гаргадаг байх нэ. Үгүй би маш сайн шалгасан. Нэг л сэжигтэй санагдаад байна. Харин тийм би шалыг үнэхээр сайн цэвэрлсэн байсан. Хаанаас тийм улаан бурцаг гараад ирсэн бол доо. Улаан бурцаг бодоод байхны миний компьютер хүртэл улаан бурцаг болчихсон байсан. Манай үсчний газарт улаан бурцаг хэрэглэдэггүй штэ. Сони юм а. Улаан бурцаг гэхээр Арай тэр жигэнсэн бов. Хаашаа хүлэхгүй эндээ байж байна. Чи энд үлдэж байж л ажил амархан болох. Хүүе, зайцхан байна шүү дээ. тэр зайцныг яагаад энд уяад байгаа юм болоо? Яаж ч зүтгэсэн нэмэргүй молгоо туслах ажилтан саксо тооцооны ажилтан бүгдийг явуулчихсан болоход чи л байхгүй очихвол тэр үсчний газар дуусах болно. Намайг яаж мулхуу гэж хэлж чадаж байна? Жаахан тайван бай. Худлаа хэлээгүй. За хүмүүс зайцыг зохицуулчихлаа. Тэгж н отоохон очно. Тэр үсчний газар одоо жинсэн бовны үсчний газар болно. Сая хүү гэж хэлсэн үү? Тэр жинсэн бовнууд бүгд нэг гэр бүл байна. Өнөөдөр ч гэсэн манай үсчний газраар үйлчлүүлсэнд баярлалаа. Өнөөдөр ч үнэхээр ядарч байна шүү. Би ч хөгшөрсөн бололтой. Ноён талгаа өс засаад ядарч байна уу? Ноён талгаа та их ядарсан шүү. Ядрах юу байх вэ? Насаараа ингэж амьдарч байна. Тэгэж явахаар одоо сайхан амраад авбал яасан юм? Хаачаа надад өгч. Юу хийгээд байгаа юм бэ? Би одоо таны хооронд ажиллах үсчнийг танилцуулах гэж байна. Юу? Аава. Ороод ирээрээ. Энэ нөгөө алдартай талхны үсчний газар байх нь. Цаашдаа чиний ажиллах газар. Та нар хэн бэ? Би энэ газрын үсчин нь байна. Ноён талхны үсчний газар эхлээд нэрээ салих хэрэгтэй юм байна. Жигэнсэн бав үсчний газар болгоод Чам төлөвлөсөн юм байсан байх нь. Та нар хэлсэн байна. Яг зөв. Ноён талхаа нэг хэсэгтээ зойронд байх болох нь дээ. жижигхэн гоё байхаа. Сайн бараарай. За, Намайг тавихгүй юу? Ноён талхнаас хол. Эдгээр яагаад энд байгаа вэ? харин тийм. Сүү, шоко. Бүгдийн баяр. Эднэрийг дээ. Хэн дуртай нь үсчин болдог гэж бодоо юу? Ноён талхаа та зүгээр үү ирэх юм ээ? Сүү. Хүрээд ирлээ. Та тавьж байгаа дээр хурдан сууцгаа. Сүү, шоко. Та хоёрыг буруугаар ойлгосон уучлаарай. Би мэдсэнгүй. Ноён талхаа зүгээр дээ. Яах вэ? Зөв ойлгосон л болоо. За, талархснаа илэрхийлээд хамттай юм аваад өгвөө. Надад ногоодоо жигэнсэн бов. Надад пиццатай жигэнсэн бов. Жигэнсэн бопол болохгүй. Талхны мэрэгэн ухаан. Төгс байх ёстой шүү. Жимсний цамын тэмцээн болно. Тиймээс би хөл бөмбөг шиг харагдах ёстой. Хой! Дүүрэнд ягаад чирэн хүрээд байгаа? Боломжтой байхгүй шарнд хийчих шүү. За хадагтай. Би болгоомжтой байя. Энд бодог нэмэх. Маш турхан харагдмаар байна. Эрхэм дайцээ. Бид Тэнгэр минь гэж өнөөдөр намайг цочоож зүрхлэн гинэ. Чи халагдсан. Наадха насан турш нь шарнд хий. үгүй хүлээгээч. Чан хашгирдаг юмнуудад би дургүй. Юу болсон? Эрхэм дайцээ. Гуй. Хоёр эмэгтэй хүүхдээ булаацалдаад муудалцаад байна. Хоёулаа өөрсдийг нь хүүхдүүдгээд байгаа. Аль нь ээж болохыг хатан таныг шийдэг гинэ. Мэдээж тэгэлгүй яах юм. Би хамгийн ухаалаг шудраг тийм биз дээ. Хэрхэн сонсоё доо? Уусаа адилхан юм байна штэ. Надад итгэжтэй. Энэ худалч, энэ таяки миний хүүхдийг өөрөөхд хүүхэд гэдэг байна. Яаж чадаж байна? Хатан минь, энэ хүүхэд мэдээж миний шүү дээ. Бид хоёрын царайгэд бүх юм адилхан. Мангас, та хоёр тэсэр. Тархийг чинь хитрхийг шарч. Чамд тэнэг шансаар дүүрч гэж хэлдэг. Энэ хоёр тариачны асуудал намайг бүр бухимдуулж орхилоо байна. Та хоёрт ухаалаг санаа байна уу? Нэг санаа төрлөө эрхэм дайцээ. Хүүхдээс хэн ээж нэмэ гэдгийг асуувал яасан юм бэ? Наадхыг чинь хэлээд байна.
Би ботож олсон наац шүү. Хүүхдийн миний хаан ширээ рүү аваад ир. За жаала. Аль загсан чиний ээж юу хэлээрээ. Хараатан хатнар угаан өлмэн гинэ. Наатха бар. Нял хүүхдийн шоронд аваачиж хийгээд. Эрхэм дээдс минь нялх хүүхдийн шорон гэж манад байхгүй шүү дээ. Ойлголоо. Тэгвэл оронд нь чамаг хорно. Үгүй эрхэм дээдс. Үгүй. Өчөж хайрл. Би гэр бүлтэй. Үгүй. Чамд хэлэх ухаалаг санаа байна уу? Үгүй. Би өөрөө шоронд орчихъя. Миний эргэн тойронд түүх ирсэн тэнэгүүд байх юм. Энэ асуудал хэн надад туслах вэ? Би юу? Талха. Чамд сууд санаа байгаа биз дээ? Мэдээж. Ээж болгон хүүхдээ энэ хорвогийн хамгийн хөөрхөн хүүхэд гэж боддог. Үзээрийн муухай байсан ч хамаагүй өөрийнх нь хэлтэрхий гэж бодно. Хэлтэрхий? Та яг хэлтэрхий тийм үү? Би энийг ашиглаад хэн жинхэнэ ээж нь вэ гэдгийг олж мэднэ. Муухай болгох хүч. Муухай усны тасалт. Мөн шаржигнтал түлээд. Хормоор царай муутай болно. Хамгийн сүүлчийнх нь хамгийн муухай ус. Сахал. Амта талхны захмын гэж юу хийж вэ? Зөвхөн жинхэнэ ээж нь өхөөртөн бяцхан амтэн гэж бодноо. Бяцхан амтан минь. Жинхэнэ ээж юм шиг байна. Бүгдээрээ миний хүүхдийг хараарай. Тэсгэрэн хамгийн өхөрдөм шүү. Яа чадчихна. Нэр зээлдэгч. Чи адилхан биш штэ. Миний хүүхэд селфи авах та мундаг. Ээжтэйгээ яг адилхан юм шүү. Би ээж нь. Чи шоронд орох гээд байгаа мó? Үгүй байцаар надад ахиад зөндөө санаа бай. Нунтаг какао чаахан бор илсэн чихэр энгийн жуус бүгдийг холиод ингээд одоо хартаа. Тархаж байна. Тэглэн барьсан юм шиг харагдаж байна. Гэхдээ энэ чинь ээжийг олоход яаж туслах юм? Хараад сурч чав. Үгүй ээ. Миний хүүхэд бүр торчхож өсөж байгаа ах та. Эд алив өөр минь. Хартаа. Төрсөн ээж нь хүүхдээ өлсөхийг харж дэвжихгүй. Тэгэхээр энэ нь төрсөн ээж нь Юу хийгээд байгаа юм бэ? Ямар хэмт хэрэггүй хоогоор хооллоод байгаа юм бэ? Миний хүүхэд хамгийн чанартай сүг уудаг юм. Чи юугаа мэдсэ? Энэ органик цэвэрсүү. Миний хүүхэд талхны мухалгийн ямар ч нарийн боогоос илүү сайн иддэг юм шүү. Загсан царай гинэ. Миний хүүхэд сүг яг Фаренгейтийн 83 хэм болтол халааж уудаг юм. Буруу 85 шүү. Тэнгэр минь чи ахад урмыг минь хугаллаа. Хараад энэ талхыг одоо гэнт даваачиж хий. Эрхэм дээдс ахад ганцхан боломж олгооч. Эрхэм дээдс. Миний зулцах баачглаа. Баасных нь өнөр хүртэл яг чихэр шиг. Муаратан. Хатныхаа өмнө уудаг ямар мангас байсан юм. Тийм болохоор хүүхдийн шорон хэрэгтэй. Тийм бай. Эрхэм дээдс асуудлыг шийдэх аргыг олжголоо. Энэ өрөөнд рентгений төхөөрөмж авчирна уу? Хоосон тарихтай гэдгийг харахад надад төхөөрөмж хэрэггүй. Арай болоогүй эрхэм дээдс. Хүлээгээд харж бай. Нэг таякын улаан шоштой, нөгөө хүн гिचтэй. Тэдний дээнх аль нь хүүхдэд удамшсан бэ? Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хүүхдийн баас гिच цөцгөний сүмстэй байсан. Заваа юм. Тэгээ жинхэнэ ээж нь хийм? Би ойлгохгүй л байна. Энэ хүүхэд дотроо гिचтэй. Тэгэхээр гिचтэй таякын төрсөн ээж нь юм бай. Минь маш их хайртай шүү.
Намайг уучлаарай. Би зүгээр хүүхдийн тэтгэмжэл авах гэсэн юм аа. Ичгүүртэй амтан харин цаг үржиглээ. Зарц. Энэ нарийн бавыг одоохон шоронд хий. Юу? Оршиж хайрал. Үгүй. Хүү, балрах шахлаа. Бараг 100 удаа шоронд орох төглөө шүү. Талхаа. Наашиг хүрээдэр. За, эрхэмдээдсэн. Өнөөдөр сайн ажиллаа. Шаргуу хөдөлмөрийг чинь үнэлээд Зөндөө их мөнгө байх та. сайхан сэтгэл гаргаж чамайг шоронд хийхэ байлаа. Одоо ажлаа үргэлжлүүлж болно. За, тэгээ эрхэмдээдсэн. Эрхэмдээдсэн свид болсон шүү. Хотын иргэд зэвсэг барьж чад шарвин талхуу эсвэл бялуу юу гэж маргаж байна. Яасан гинэ? Талхаа. Чи сайхан сэтгэлээр энэ асуудлыг шийдэж өгөөч. За, тэгээ эрхэмдээдсэн.